Сайн уу хүүхдүүд ээ? Өөхөө багш нь байна. Есүс биднийг аврахын тулд энэ дэлхийд ирсэн шүү дээ. Гэхдээ авралыг яаж авдсан бэ? Аврал нь Есүст итгэхэд л болно. Есүс итгэвэл аврагдах ахны. Аврал авсан хүмүүсийн хамгийн том ивэл бол мөнхийн ус тэднийх болдог юм. Мөнхийн усаа. Бид одоо хүртэл суурсан Бурхны усыг хэлж байгаа. Өнөөдөр Бурхны ус болон мөнхийн усын талаар ярьж өгье. Гимшицгээ Тэнгэрийн ус ойрхон байна. Гим нүгэлтэн буруугаа гимшвэл Бурхан маш их баярлах болно. Гим нүгэлтнүүд гимших гинэ. Есүс! Өөжүний. Есүс! Мөнхийн усад хэн орж чадах вэ? Цуглаандасаа яваад Библийг сайн уншаад өргөлөө сайн өргөдөө хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Би тэгвэл орж чадахгүй нэ. Харин л дээ. Би өнөөдөр нэгэн түүхийг ярьж өгье. Нэгэн тосгонд хоёр хүүтэй баян хүн байжээ. Том хүн шудраг аавынхаа үгэнд сайн ордог. Харин баг хүн жоохон сахалахгүй байжээ. Нэг өдөр баг хүн аавдаа ингэж хэлжээ. Аава, би тустай амьдралаа. Надад оногдох өв хөрөнгө байгаа биз дээ. Тэрийг бүгдийг нь өгнө. Аав нь хүүгээ ганцаараа амьдарч чадахгүй гэдгийг мэдэж байсан ч өв хөрөнгөө өгчээ. Тийм ээ. Баг хүн хол очин бүх мөнгөө үрчжээ. Одоо гойлагчин хөөхгүй. Гойлагчин болсон баг хүү ингэж боджээ. Ингэж амьдарч байснаас аавынхаа гэрт очиж боломж болтгой болъё доо. Баг хүн гэрлүүгээ буцан иржээ. Хүмүн. Аава, намайг уучлаач. Би таны хүү байх эрхгүй хүн. Үгүй дээ, миний хүү өгсөн байх вэ гэж бодож байтал харин ч амьд ирлээ. Би маш их баяртай байна. Аав нь баг хүүгээ ирснийг тохиолдуулж том найр хийжээ. Аав нь маш их сэтгэл нь өвдсөн байхдаа гэртээ хүүгээ хүлээн авчээ. Сэтгэл зовхоос илүү буцаж ирсэнд маш их баярлсан байхгүй юу? Том хүн дүүгээ буцаж ирээд том найр хийж байгааг хараад маш их уурлжээ. Аава, таны хажууд хичээнгүлэн байсан надад ийм баяр хийж өгч байлуу. Таны хөрөнгийг энэ дэлхийгээр нэг уран таран хийгээд ирсэн дүүгийн төлөө ийм баяр наадам хийн гинэ. Миний хүү, чи үргэлж наадтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Чиний дүүг алчгаад эргээд оллоо. Бид баярлах нь зөв шүү дээ. Ийм байж болохгүй шүү дээ. Гэхдээ том хүүгийн хувьд хохироод байх юм байхгүй үстэй. Тэглэр чин том хүүд нь гомдолтой шүү дээ. Мөнхийн усын тухай түүх дахиад нэг ярьж өгье. Нэгэн тосгонд ус үзмийн тариаланч өглөө эртхэн усан үзмийн талбайд ажиллах хүн хайлаа. Усан үзмийн талбайд ажиллах хүн наашаа ирээрэй. Өдрийн 1 динар. Боломж юм байна. Би явъя. За тэгвэл явцгаая. Ажилчин хичээнгүй ажиллав. Гэвч эзэнд илүү ажилчид хэрэгтэй байв. Эзэн өдрийн алдад дахин нэг ажилчин авлаа. Тэгээд үдээс хойш дахиад нэг ажилчин ажилд авлаа. Чи яагаад энд сууж байгаа юм? Би жоохон болохоор хинч намайг ажилд авахгүй байна. Хамтдаа ус үзмийн талбайд очие. Надад ажилчин хэрэгтэй байна. Орой болоод эзэн ажилчтай хөсийг нь өгөв. 1 динар өгч. Баярлалаа. Би хамгийн түрүүнд ирсэн юм чинь хамгийн ихийг өгөх байх та баярлалаа. Сайн ажиллаа. Гүй эзэн. Сүүлд ирсэн тэр хүн нэг цагч хүрээгүй шүү дээ. Харин бүх өдржингөө ажилласан би түүндээ адилхан мөнгө авна гэж үү? Би чамд огт буруу зүйл хийгээгүй.
Би чамд 1 динарыг өгнө гэж амласан биш үү? Тэр тийм л дээ. Энэ хүнд ч бас чамтай адилхан өгөх нь зөв шүү дээ. Би өөрийн юмыг хэрхэн хуваах нь миний хүсэл биш гэж юу? Ихэнд ирсэн хүн гомдолтой санагдах нь аргагүй л юм. Маш гомдолтой штэ. Эзэн амлалтаа биелүүлсэн шүү дээ. Тэглэж гэсэн. Мөнхийн усад бид хичээнгүй байсан гэд орчих зүйл биш. Хичээнгүй биш байсан гэд бас орчих зүйл биш. Мөнхийн усад аврал авсан хүмүүс л орно. Авралыг Бурхны ивэлээр л өгдөг. Тэгсэн ч гэсэн хичээнгүйлэн байх хэрэгтэй. Наачиг эрт ирэх хэрэгтэй. Аврал бидний хичээ зүтгэл биш, Бурхны ивэлээр авдагч нэг болцолтой байдаг. Яг болцолоо гэдэг мэдсэн юм аа. Тэр бол дуудахт нь хариулах юм. Юу? Тэгэл болоо гэж юу? Дуудахад хариулна гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Бурхан Есүс Христээр дамжуулж бидэнд авралын замыг өгсөн. Энэ бол баярт мэдээ. Сайн мэдээ байхгүй юу? Тэр бол бид бүгдийн мэддэг цорын ганц үнэн юм. Есүс итгэвэл аврал авна. Гэвч тэр дуудахад хариу өгөх нь бидний сонголт юм. Юуг сонгох? Зүгээр хичээж болохгүй юм уу? Бурхан бидэнд эрх чөлөөг өгсөн. Адамд сайн үг мэдүүлэгч модны жимсийг идэх хийгээд идэхгүй байх сонголтыг өгсөн шиг бид ч бас Бурханы дуудлаганд хариу өгөх өгөхгүй нь бидний сонголт юм. Хэцүү юм аа. Жуни, бас өөр нэгэн түүхийг ярьж өгье. Тариаланч тариалангийн талбайд үр суулгажээ. Эхний өөр замын хажууд унаж шууд түгээд идчихэж. Хоёр дахь өөр нь чулуун талбайд унаж удалгүй нахайлж ургасан боловч үндэсгүй тул хатааж өгчихэж. Гурав дахь өөр нь өргөс бутны дээр унаж өргөс ургаад үрийг ургахыг зогсоожээ. Дөрөв дахь өөр нь сайн газар унаж 100 дахин, 60 дахин, 30 дахин үр жимсийг ургуулжээ. Энэ юун түүх вэ? Тариаланч бол гэж байгаа юм болов уу? Үгүй дээ. Эхний өөр авралын мэдээг сонссон ч ойлголгүй байхад муу нэгэн түүнийг булаагаад явсан гэсэн үг. Хоёр дахь нь үгийг сонсоод баяртайгаар хүлээн авсан ч түүний дотоод суурьнд юу ч байхгүй. Хэцүү цаг ирэхээр амархан уналтанд ордог хүнийг хэлж байгаа юм. Үгийн талаар илүү суралцах хэрэгтэй юмсан. Гурав дахь нь үгийг сонсон ч дэлхийн санаа зовлт, мөнхийн шуналд автан үр жимсийг ургуулж чадахгүй хүнийг хэлж байгаа юм. Мөнх шилдэг. Дөрөв дахь нь сайхан сэтгэлээр үгийг сонсож ойлгож их үр жимсийг ургуулсан хүнийг хэлж байгаа юм. Ямар мундаг юм бэ? Тийм ээ. Мөнхийн улс нь авралын сайн мэдээг сонсоод хүлээн авсан хүнийх юм. Бас хэн нэгэн өдөр болгон өнгөрч явдаг замын хажуудах тариан талбайд эрдэнэс байгааг олдог. Эндээс асуулт. Та нар ийм байдалд орвол яах вэ? Онлын үднээс тариан талбайд эрдэнэс байна гэдэг боломжгүй юм. Хөөшөө шүн мэддэхгүйгээр хулгайлчих болно шүү дээ. Би нүдэнд харагддаггүй зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тэр хүн буцаж очиод өөрийн бүх өмч хөрөнгөө зараад тариалангийн талбайг худалдан авсан. Ишим тэнийг хүн байх гэж маргаад байх ч юм алга. Тариалангийн талбайд үнэхээр том эрдэнэс байсан юм. Тэр хүн баян болсон. Ох нэр юу? Би ахвайсан юмсан. Энэ хүн итгэлээ сахин бүхий зүйлээ заран тариалангийн талбайг авсан. Тэр тариан талбайн эзэн болж маш их ёроолыг хүртсэн. Жуни, одоо мөнхийн улсын талаар баг зэрэг мэддэг болсноо? Мөнхийн улс нь аврал авсан хүмүүсийн очих газар. Аврал нь хичээл зүтгэлээр биш Бурхны ивэл. Авралын сайн мэдээг хүлээж авсан хүмүүсийн очих газар штэ. Тийм ээ.
хийгээд ивэж давхад одоо бэлэг ариун сүсний дүргэлтэй бүгд хамтаа let's go. Библийн ишлэл зээжлэх цаг. Yo. Бидний хүлээсэн хүлээсэн Библийн ишлэл зээжлэх цаг боллоо. Хийс шоу Библийн ишлэл. Өнөөдрийн зээжлэх ишлэл бол 1 2 3 ишлэл номын 3 дугаар ишлэл. Амен амен амен. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Ичлэл номын 3 дугаар ишлэл. Амен амен амен. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Харагтун би үүдэн дээр зогсоо тогшиж байна. Хэрв хэн нэгэн дугмын сонсоод үүдээ нэрж би дотож түн рүү орж түүтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Одоо жоохон амрахнаар харагтун би үүдэн дээр зогсоо тогшиж байна. Хэрв хэн нэгэн дугмын сонсоод үүдээ нэрж би дотож түн рүү орж түүтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Харагтун би үүдэн дээр зогсоо тогшиж байна. Хэрв хэн нэгэн дугмын сонсоод үүдээ нэрж би дотож түн рүү орж түүтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Харагтун би үүдэн дээр зогсоо тогшиж байна. Хэрв хэн нэгэн дугмын сонсоод үүдээ нэрж би дотож түн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Ичлэл номын 3 дугаар ичлэл. Амен амен амен. Бүгдийн зээжилчлээ. Эрт урдын цагт нэгэн тосгонд маш чигнэлэг нэгэн хүн амьдардаг байж тэр баян хүн 2 хүүтэй юмсанжээ. Гэтэл нэгэн өдөр бага хүн аав дээрээ ирээд ингэж хэлж "Аава, надад мөнх хэрэгтэй байна. Аава, та хүүхдээ надад өвлүүлж өгөх хөрөнгө байгаа үсттэй. Тэр мөнгөө яг одоо өгч." Аав нь ихэд гунигтай байв. Харин бага хүн аавынхаа сэтгэлийг огтхон ч ойлгохгүй зөрүүдэлсээр байв. Аав нь аргагүй эрхэнд хүүдээ хөрөнгө таслан өгөв. Хүү хөрөнгө мөнгө аваад аавыгаа орхиод хол замд явлаа. Бага хүн алс холын нутагт очиод ааваасаа авсан мөнгөөрөө энэ дэлхийгээр аялан амттай хоол зооглон найр цэнгийн зооглож тансаглаж гин. Хүмүүс бага хүүд саамширч түүнтэй дотн царайлж эхлэв. Бага хүү улам хөөрөн мөнгөө хаа замбраагүй үрсээр байв. Тэгж явсаар хэдэн өдрийн өнгөрсний дараа бага хүү өөрийнхөө бүх хөрөнгөө мөнгөө үрж гар дээрээ ганц зовсгүй болдог. Юу ч үгүй хоосон болсон бага хүү хүмүүс бөгөөд орхин явсаар байлаа. Гидсэн ихэд өлссөн ч түүнд хоол худалдан авах мөнгө байсангүй. Хинч бага хүүд туслахыг хүссэнгүй. Бага хүү арга барсандаа бохор гахаад тижээх ажил хийдэг болжээ. Үнэхээр их өлссөн бага хүү гахаан тижээлээс хамт идэхийг хүссэн ч эзэн нь болохгүй хэмээн зөвшөөрсөнгүй. Бага хүү нулимс туслуулан ийм бодов. Манай аав баян чинэлэг хүн. Учир гертний хүнс чих аавын маань гэрийн зарцнаар мөн амттай хоол хүнсээр хоололдог байсан. Би аавынхаа өмнө асар том нүгэл үлджээ. Бага хүү аавдаа очихыг хүсжээ.
Гэтэл ингээд буцаад очивол аавда загнуулах бах та. Тэгвэл өөрийнхөө биш зарцаач болтугай ажилуулаач хэмээн гуй гэж шийдээд төрсөн нутагта зоржээ. Харин баг хүүгийн аав нь өдөр болгон хүүгээ хүлээсээр байв. Хоолоо сайн идэж байгаа болов? Сайн унтаж амарч байгаа болов? Хүү минь чамайг ямар их санаж байна. Гэтэл нэгэн өдөр тэртээ холоос нэгэн хүн алхан ирж байхыг харав. Түг алхаад ирж байгаа нь гарцаагүй хоёр дахь хүн байлаа. Аав нь хүүгээ хараад humгүй гүйж очиод бохир муухай үнэртэй хүүгээ чангаас чанга тэврээд аав. Аава, би таны өмнө буруу зүйл хийсэн. Намайг зарцаа болгон аваач гэв. Гэтэл аав нь та нар манай гэрээс хамгийн сайхан дээл, хамгийн үнэтэй гутлыг авч ирж өмсөг. Тэгээд тарган тугал нэдлаад хамгийн амттай хоол хүнсийг бэлдэг. Миний хүү эргэн ирсэн тул том найр хийцгээе гэд хүүгээ уучлж өгчээ. Хайртай хүүхдүүдээ, баг хүү ачлалтай сайн хүү байсан уу? Өөрийн дур зоргоор амьдрахын тулд аавыгаа орхин явж байсан муу хүү байсан. Гэхдээ хүү буцан ирэх үед аав нь яасан бilé? Гүйн очоод чангаар тэрвэрч том найр хийсэн. Бидний итгэдэг бурхан ч мөн ялгаагүй ийм хүн. Хизээд биднийг хайрладаг нэгэн билээ. Бид нар хэдийгээр буруу гим нүгэл үлдсэн ч бурхан минь миний буруу хэмээн залбирах үед хизээд биднийг тэврэн уучлж өгдөг нэгэн юм. Бидэнд ийм гайхалтай бурхан аав байдгийг заавал санаж байгаарай. Тэгээд бурханы өмнө хийсэн ямар ч гим нүглийг уучлан өршөөж өгч чангаар тэрвэрж өгдөг бурханыг амьдралдаа мэдэрсэн хэс шавны хүүхдүүд болохыг ерөөж байна.